Тэгээ ягаад энийг яриад ирэх вэ? Гадаа зах зээлийн нэн гээд бид нэр одоо олон улсын гэрээ хэлцэр ч юм уу тухайн улсуудтай гээд чөлөө тулцаар хэлцээр хийждэг. Зурж биднэрт гаргаж чаддаг стандартыг хийж чадахгүй байхгүй да. Тэгээ бид нэр хизээ энэ аж ахуйн нэгжүүдэд тэр стандарт руу хангадаг ийм эдийн засгийн бодлого их юм бэ. Уул уурхаагаас олж байгаа орлогочин эдийн засгт буухгүй байгаа шүү дээ. Ягаад бол боловсруулах салбар болон үйлчлэгээ худалдааны салбарч унаад байна. Тэгэхээр эн чин бодтоор юу байгаа юм бэ гэж. За хоёрдугаарт энэ сарын эцсээр ихэд хүнсний инфляци 23-24% гарсан. За үүнийг гол нь бол мах болон хүнсний ногоогоо. Тэгээ нэг хотын даргыг чинь махны үнэтэй нэг хоцруулсан шүү дээ. Тэгээ махны хүн чинь одоо хэврэл байгаа. Буугаагүй. Тэгээд одоо яах юм махны үн бууруулж чадаагүйгээд одоогийн засаг дараа дахин хоцруулах юм уу? Одоо энэ улс төрийн шийдвэр гэх юм уу ямар шийдвэр би л ойлгоогүй. Тэг боддоор ингээд бид нэр иргэдийн амьдралыг боддоор мэдээж ингээд гудамжаар завхуу дээр үзмээр байгаа маа. Манай ялангуяа төрийн албаа агш нар дарга нар нь 5 номерын микрофон нэй. Японч төр, Солонгоч төр, Европ холбооч төр тэр стандартлуул бид нар зүтгэх ёстой. Хамгийн гол нь бид засгийн газар тэр зах зээлийг дотоодын аж ахуйн нэгжүүдэд нээж байгаа. Нөгөө талдаа эн чинь бас хөрөнгө оруулагчдад нээж байгаа байхгүй. Монгол улс та бараа бүтээгдэхүүн хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэе явуул бид нар Япон, Солонгос, Европын холбоонд ийм таатай нөхцөлөө бид нар бүрдүүлж чадсан. Энэ маань бас нөгөө талдаа хөрөнгө оруулалтыг бас татчих нэг том шүрг болно гэж бодож байгаа. Тэгэхээр бид одоо тэр төвшөнд хурж өрсөлдөж сайжирч ижил хөгжил. Тэгэхээр энэ төлөөл бид нар тасралтгүй л одоо зүтгэх ёстой. Тэрнээс одоо Японы гэрээ муу болсон танаар муу байна гэдэг. Одоо Японыг муулах, стандартаа буулгах боломж байхгүй л дээ. Ер нь тохиргоо нөгөө гэрээн дээр бас их сайжруулах олон бас нэг заалт хувьбарууд байгаа юм байлээ. Энэ дээр манайх ажиллаад ингээд санал тавиад хоёр талаасаа ингээд хэлцээрийн баг гараад ажлаа урагшлуулъя гэдэг дээр бол улс төрийн яриа